шүтэн гэж зүйл байхгүй. Харин хүмүүс өөрсдөө шүтэнийг бий болгоод тэдгээртээ өргөл өргөдөг байсан юм. Есүс Христ биднийг уучлсан, өөрийнхөө Тэнгэрлэг болсон ахтуу нар болохын тулд бидний гинүглийг уучлсан. Амен. Ууч идэх эсвэл юу ч хийсэн түүний алдрын төлөө хийгэрэй гэж хэлсэн биднэрт хандаж хэлсэн. Амен. Би боддог, би бол амьд бурханд итгэдэг, үхмэл бурханд биш. Бид нэр яг бүх хаадынхаа эзний эзнийг магтдаг, түүнд хүндэтгэн мөрөгдөг. Амен. Тэгээ таны дуу хоолой үнэхээр түүнд хүчтэйгээр баяр талархал өргөж байгаа, яг тэр сэтгэлээр хандаж байгаасаа гэж хүсэж байна. Өнөөдөр бүгдээ Бурхны хаан царслал бол идэж уух нарийнх явдал биш юм аа гэж эзний үг бидэнд айлтгуулна. Энэ зүйлстэй холбоотой маш чухал зүйлс бүгдээ хуваалцснаа. Солонгост би анх очиод надад нэг хамгийн муухай санагдсан нэг хоол байдаг. Тэр нь кимбаб. Кимбаб идчихсэн юм байна уу? Энэ маш их гэж шуугаад байна те микрофон. За кимбаб идчихсэн юм байна уу? За Монголд идэж гин үү? Кимбаб. За анх удаа би тэрийг идсэн. Тэгээ анх удаа идээд би ямар муухай хоол вэ гэж бодсон тэрийг. Хоол их юм уу, 100 шиг юм уу? Тэгээ тэр цэцэрлэг түрээлэнд ингээ хүмүүстэй явж исэн. Анх удаа тэрийг солонгост очиод идэж үзэж. Тэгээ тэрийг би амнаасаа гаргаа хаях шахсан боловч хаях газар байхгүй нөгөө цэвэрхэн газар чинь манайх шиг ингээ шууд маяг хайчих боломж. Тэгээд яалтчгүй идсэн байгаа. Дараа нь юу гэж бодсон бэхээр энэ муухай юм хоол үндэс хоолтой. Тэгээ хоолны дараа ус уудаг ийм газар би яаж амьдрандаа гэж бодож ирсэн байна. Тэгээ дараа нь ямар хоол идсэн бэхээр дараа нь нөгөө жажамён гэдэг нэг хар гом биш те. Жантай гом гэдэг шүү дээ. Тийм гом ийдсэн. Тэгээ тэрийг нэг солонгос сүнстэй идэл дууссан чинь дараа нөгөө солонгос сүнс чи араас нь ус уучт юм бэ. Тэгэхээр би гайхаад ямар сони юм чи хоол идчихэд халуун цай уудаг байгаа та. Хүүт ус уучих юм гээд. Энэ одоо хотод нь сүйд болж байгаа гэж бодож илаа. Тэгээд дараа нь би өөрөө ус яг тэдэнтэй адилхан хоолныхаа дараа ус уудаг болсон. Бас тэдэнтэй адилхан кимбабыг маш их иддэг болсон. За тэгэхээр идэж уух явдалтай холбоотой өнөөдөр бүгдээрээ ярих гэж байна тийм ээ. Бурхны хаанчлал бол идэж уух зүйл огтхонч биш ээ тийм ээ. За Левит номын 11-ийн 3 дугаар хэсгийг харах юм бол хуучин гэрээ буюу Бурхны ард түмэн Израильчууд байсан. Бид нар байгаагүй. Бид нар Бурханд үл тоогдсон байсан. Харь үндэстэн байсан. Бидэрт ямар ч хувь байгаагүй. Бид нар найдвар байгаагүй. Бид нар зүгээр үхэл там руу явах ч юм уу мэдгүй Бурхны өмнө шүүгдээд хамгийн тэр хэцүү шийдвэрийг аваа явах тийм л хүмүүс байсан. Харин Есүс эзэн ирснээс болж бид нар яасан бэ гэхээр харь үндэстэн гэж хэлэгдэхээ болсон. Бид нар найдвар дотор орсон. Амен. Тэгээ Левит номын 11-ийн 3 дээр юу гэж хэлсэн байдгүй гэхээр тэнд яг Израилийн ард түмэн буюу Бурхны сонгосон тэр Бурхны бий болгосон ард түмэнд идэх хоол ундны тухай ярьсан байдаг 11-р бүлэг дээр. За юу гэсэн бэ гэхээр энэ ац туурайтай сэвсээ хөвдөг амьтдын махыг идээрэй гэсэн байна. Тэгэхээр тэн дээр юу байсан бэхээр ац туурайтай амьтан ямар амьтан байдгийг тэнд хэлж өгсөн үү? Хэлж өгсөн шүү дээ бүгдийн те. Ийм амьтан байна гэд. За тэгээд эдгээр зүйлсийг хийж гисэн. Тэгээд ац туурайтай сэвсээ хөвдөг гэсэн байна. Тэгэхээр нөгөө хөвдөг амьтад байхan тийм ээ. Одоо юу гэдэг тэр дундаас нэг амьтдын махыг бүү идэрэй гэсэн тэр нь юу байсан бэ гэхээр юу байсан бэ? Тэмээ. Тэмээ хэдийгээр сэвсээ хөвдөгч тэр ац туурайтан биш тул яах нь та нар чигшүрт юм аа гэж хэлсэн байна. За бид нар одоо бол яг юу ярьж байгаа вэ гэхээр идэж болохгүй юм байна гэдгийн тухай яриаггүй харин Бурхан өөрийн сонгосон ард түмэнд ямар хоол үндийг идэж болох юм бэ гэдгийг хэлж ирсэн. Биднэрт одоо бол хамаагүй байгаа гэсэн үг тийм хамаагүй. Тэр өөрийнхөө сонгосон хүмүүст яг нь ийм хоол идээрэй гэж хэлсэн. Тэрнээс харь үндэстэнд хандаж хэлээгүй. Нэг зүйлийг санах хэрэгтэй. Ариун судар Библи бол дандаа өөрийн хүмүүст хандаж хэлсэн зүйл байдаг. Амен. Хаанч харь үндэстний тухай гадуурх биднээс гадуур эзэнт хамаагүй хүмүүсийн тухай Библиэр огтхонч дурддаггүй. Дандаа дотор нь байгаа хүмүүсийн тухай дурддаг. Өөрлөө нь ирсэн, өөртөө нь хамаатай өөрийг нь миний Бурхан гэж хүлээж авсан хүмүүст яадгүй гэхээр хандаж хэлсэн зүйлс Библи юм аа. Амен. За тэгээд 11-ийн 9-дэр за усан доороос амьтад байна. Тэр нь юу гэсэн бэхээр сервэтэ хайрстай бол идэрэй гэсэн байна. Сервэтэ хайрстай. Тэр амьд усан доорх амьтдыг бол идэж болно. 11-ийн 21 дээр болохоор нөгөө шавж хорхоо морхоо хүмүүс идчих гээд байгаа шүү дээ. Иддэг тийм уус мус байдаг.
Тэгээд тэн дээр юу гэсэн мэхээр далавчтай болож дэвхэрдэг амьтан байвал үе мөчийн салгаж идэж болно гэсэн. Тэгэхээр зарцаа байна. Тэгээд тэн дээр тэнд ямар амьтан орох вэ гэдгийг бүр Библиэлд бичиж өгсөн. Тэр нь хээрийн зарцаа гэж байна. Тэ? Зарцааны та нар яах нь вэ гэхээр мөчийг нь хуглаад идэж болно гэсэн юм. Тэгэхээр Иохан Баптист бол зарцаагаар хоолдог байсан. Яг эзний нөгөө хуучин гэрээнд айлсны дагуу хоолдог байсан байх нь шүү дээ. За тэгэхээр яагаад мөн жигүүртийн амьтдын тухай ярьсан ийм шуудыг идэж болохгүй ч юм уу махыг нь тийм ээ идэж болохгүй гэдэг. Тэгэхээр 11-ийн 45-аас 46 дээр Левит номын яагаад өөрийнхөө ард түмэнд ингэж ийм хоолыг идээрээ идэхгүй байгаарэ гэсэн бэ гэхээр хэрвээ та нар миний үгийн дагуу эдгээр хоол хүнсийг идэх юм бол та нар надтай адилхан ариун болно. Та нар өөр бусд үндэстнүүдийг бодох юм бол та нар миний дотор ариун юм а гэдгийг л тэр бузар болон ариун зүйлсийг бурхан ялгаж салгахын тулд өөрийнхөө сонгосон ард түмэнд тэдгээр хоол ундыг идээрэй гэж хэлсэн байна. Тэ? Энийг бүү идээрэй гэж хэлсэн байна. За тэгэхээр шинэ гэрээрээ бүгдээр очил та. Шинэ гэрээ бол эзэн Есүс Христийн цусаар цоон шинээр бүх үндэстэнтэй тийм ээ гэрээ хийсэн байна. Түүнд лүү ирэх грек, юдэ, самар ямар үгүй харь үндэстэн бүх хүмүүс яах нь Христийг хүлээж авах юм бол та нар миний гэрийн дотор багтана гэж. Гэрийн дотор багтана. За тэгэхээр 1-р Коринтын 8:8 дээр шүтээнд өргөсөн дахлуудын талаар ярьдаг. Энэ хэсгээр бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр энэ ертөнцийн шүтээн гихч зүйл байхгүй юм а гэж хэлсэн бэ. Шүтээн гэж зүйл энэ ертөнцийн байхгүй харин цорын ганц бурхан бий байна гэж хэлсэн бэ. Амен. Тэгээ тэнд хүмүүс бас юу гэж яасан бэ гэхээр шүтээнд өргөсөн зүйлийг идэж болох юм уу болохгүй мүү гэдэг асуудал маргаан байсан учраас бурхан юу гэж хэлсэн бэ гэхээр та нар шүтээнд өргөсөн зүйлс бол яах нь химис шүтээнд өргөсөн зүйл бол бузар юм а гэж хэлсэн байна. Надад бол тийм ээ таалагдахгүй зүйлс. Тиймээс та нар бүү ид. Харин шүтээнд өргөсөн зүйлсийг идэхгүй талаар миний сонгосон арт түмэн бүх зүйл итгэлээр босвол нүгэл юм а гэдгийг ойлгоод харин итгэлээр тэдгээр зүйлсийг идэх юм бол та нар яах нь надаас таалдаг авах болно гэж хэлсэн. Энд юу хэлээд байгаа вэ гэхээр шүтээн гэж зүйл байхгүй. Харин хүмүүс өөрсдөө шүтээнийг бий болгоод тэдгээртээ өргөл өргөдөг байсан байна. Харин бурханд итгэгч хүмүүс өөчлөөрөө ийм зүйл гэж байхгүй. Харин би идэж болно гэд иддэг байсан байна л да. Гэтэл нөгөө сул дорой итгэлтэй хүмүүс нь тэр нөгөө мэдлэгтэй хүмүүсээ хараад нөгөө хин чинь идчихлээ шүү дээ. Нөгөө шүтээнд өргөсөн гэдэг хүмүүсийн тэр хүнснээс нь бүгдээрээ ч гэсэн идчихгүй тэр шүтээнд өргөсөн юмас нь гэж идснээрээ миний өмнө буруутан болно гэж хэлсэн. Христэд итгэж хүний хувьд бол альва зүйл итгэлээр босвол бүгд нүгэл гэж хэлэгдэж байна. За мөн 1-р Коринт 8:13 дээр бүдрүүлж байвал би мах идэхгүй гэж Илч Паул хэлсэн мэт. Хэрвээ би ах トゥ нарын хин нэгнийг энэ махнаас эзнээс бүдрүүлж байгаа юм бол би энэ өдрөөс хойш мах идэхээ боллоо гэж хэлсэн. Тэгэхээр юу хэлээд байна вэ гэхээр хэрвээ таны амьдралд хин нэгнийг бүдрүүлдэг зүйл та хийж яваавал та болоорой гэж хэлж байна тийм ээ. Хэрвээ Паул Есүс Христээс сурсан тэр нь юу гэвэл ах トゥ нарын маань хин нэгнийг бүдрүүлэх зүйл юм бол би хийхгүй гэж Паул шийдсэн шиг таач мөн шийдэх ёстой болж байгаа. Тийм үү? Та гадаад байдлаа анхаардаг шиг, гадаад байдлаа маш сайхан юм өмсөж зүүдэг шиг дотор хүндээ анхаарахгүй бол таны дотор хүн л хинбэ гэдгийг эзний өмнө шүүгдэнэ гэдгийг та ойлгох хэрэгтэй. Амен. Таны дотор хүн сул дорой бол та шүүмжлээ сонсч чадахгүй, зэмлэлийг сонсч чадахгүй, уурлан, уцаарлан, төвчээргүй загнан тийм биз дээ. Таны дотор хүн сонирн байвал та нөгөө нэг хатуу нөгөө сэтгэл хатуу зүрхээ гаргасаар байна гэсэн. Дуулуургүй хандна, өөрөө дураараа юм шийднэ, тийм ээ? Бүлгэрээ байгаа юм шиг зан ай шариншин гаргана. Багаараа биш, тийм. Тэгэхээр ийм чухал зүйлийг хэлсэн байна. За мөн биднээсээ бүдрүүлэхгүй тухай ярьсан, тийм ээ? За 1-р Коринтын 10:24 дээр хин ч өөрийн ашигыг бүү ир харин бусдынхыг хайгаараа гэж хэлсэн байна. Тэгээ хүмүүсийн ихэнх хандлага нь миний төлөө гэж. Нэгэн удаа сургаал дээр миний хувьд хэлж исэн байгаа. Чиний залбирал дандаа л нэг намайг ашиглахын төлөө юм шиг тийм залбирал байгаа даа.
гэж Бурхан надад сануулсан тухай би танд хуваалцаж байсан. Эзэн минь намайг тэгж өгөөч, намайг ийм байлгаж өгөөч, миний гэр бүлийг ийм байлгаж өгөөч, та ингэж өөчлөөрэй гэсэн. Бурхан харин чамайг би өөрийнхөө хаанчлалын төлөө ашиглахын төлөө чи залбирдаг болоорой гэж хэлсэн. Хинч өөрийн ашигыг бүү ир. Харин бусдынхыг ирэх хаваас таалал тэнд орших болно. За тэгээд дараа нь хинч өөрийн ашигыг бүү ир, бусдынхыг ирээ гэсэн. Ром номын 14:21 дээр ах トゥ чинь бүдэрдэг ямар нэгэн зүйлийг үйлдэхгүй байгаарай гэж хэлсэн байна. Ах トゥ чинь бүдэрдэг. Таны гэр бүл танаас юу сурдаг вэ? Таны гэр бүл ах эгч тантай хамт амьдарч байгаа хүмүүс таны зан аашнаас болж яг юу гэж байна? Таны байгаа байдлаас яг эзэн энэ хүн бурханд итгэдэг миний охин юм байгаа, бурханд итгэдэг миний хүү юм байгаа, бурханд итгэдэг манай хүүхдүүд юм байгаа гэдэг тэр зүйлийг танаас харж чадж гэнэ үү гэдэг. Хэрвээ та өөрийнхөө итгэлийн ах トゥ нар дотор чуулган дотор ирээд ч ихсэн сул дорой зан гаргаад тэдгээр хүмүүст бүдрүүлэх саад болж байгаа бол та анхаараарай гэсэн. Тэгээ миний хувьд чуулган дээр хамгийн бест байхыг хүсдэг. Надад өгсөн үүрэг даалгаврыг. Амен. Би хамгийн бест, хамгийн бэлдсэн, хамгийн баймаар байдаг. Тэгжээж би яах вэ гэхээр бүдрүүлэх саад болохгүй байж чадна гэж би итгэдэг. Хэрвээ би нэг зүйл дээр сул байгаад анхаарахгүй, хайхрамжгүй, итгэмжгүй загнах юм бол тэр нь нөгөөх итгэлийн ах トゥ нарт бүдрүүлэх саад болж байгаа юу? Болж байгаа шүү дээ. Болж байгаа гэсэн. Та нар идэж уухдаа эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө хийгэрэй гэсэн. Би танд нэг зүйлийг хэлж өгмөр. Юу гэхээр та гэр бүл болохдаа Бурхны алдрын төлөө гэр бүл болсон гэдгийг сандаг уу? Та эхнэр нөхөр хоёр гэр бүл болоод дараа нь хүүхэдтэй болоод тэр хүүхэд Бурхны алдрын төлөө та нарт бэлэг болгон өгдсөн гэдгийг мэддэг үү? Та ажил мэргэжилтэй болоод ажилд орсон Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та өнөөдөр амьд байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та хөдөлмөрлөж хөлсөө урсгаж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та үерхэж нөхөрлөж найзлах байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Та ажил хайж сургалж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та амьсгалж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та сайн найз нөхөр нь болох ч байгаа чинь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Та сайн аав, сайн нөхөр байна гэдэг нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та сайн эзэгтэй, сайн эмэгтэй, сайн ээж байна гэдэг нь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Та өглөө босоод аяг ус сууж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Та өдөрт 3 удаа хоол идж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Амен. Та өнөөдөр энд сууж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг та мэддэг үү? Тэгэхээр юу ч хийсэн, идэж уусан, юу ч хийсэн тэдгээр нь Бурхны алдрын төлөө биш бол Бурханаас тааллыг авахгүй гэж хэлсэн. Тэгэхээр итгэлийн ах トゥ нар нь яах нь вэ? Хоорондоо ямар нэгэн зүйл хамтдаа хийхдээ ч юм уу, хувьдаа хийхдээ энэ бол Бурхны алдрын төлөө шүү гэдэг тэр итгэл танд байж Бурханаас тааллыг авах. Та ашиг олж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Тэ? Та байр суурь ахиж байгаа нь албан тушаал ахиж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Та их хэмжээний цалин мөнгө авж байгаа нь Бурхны алдрын төлөө гэдгийг мэддэг үү? Амен. Та өвчтөө байгаа нь Бурхны алдар. Яагаад вэ гэхээр Ром номын 7:9 дээр хинч өөрийнхөө төлөө өгч чадахгүй гэж хэлсэн. Та өөрийнхөө төлөө өгч чадахгүй байх нь шүү дээ. Та өөрийгөө боддоо миний нэр хэн билээгээ боддоо найдан би өөрийнхөө төлөө өгч чадахгүй юм байна. Тэ? Та өөрийгөө би өөрийнхөө төлөө өгч чадах. Харин өгөхөл би Христийн төлөө, амьдрал би Христийн төлөө гэдэг энэ итгэлийг Бурхан өөрийн ард түмнээс хүсэж байгаа. Та ямар ч ашиггүй амьдрснаас Христийн төлөө өгөхийн төлөө амьдрах, эсвэл Христийн төлөө амьд байхын төлөө ажил амь зуух тийм ээ, амьдрах. Ямар чухал гоё зүйл вэ? Тэ биднийг зоригтой болгож өгч байгаа. Амьд байгааг зорилгыг өгж байгаа эзэн. Чи яагаад амьд байгаа вэ? Миний алдрын төлөө амьд. А өгч байгаа нэгэн ч гэсэн чи яагаад өгч байгаа вэ гэхээр
эзний алдрын төлөө өгөх гэж байна гэдэг тэр итгэл. Амен. Ром номын 14-р бүлэг бол яг энэ идэж өгөх зүйлтэй холбоотой зүйл. Ром номын 14-ийн 1-дэр итгэлээр сул нэгнээ хүлээж ав. Ингэхдээ түүний бодол санааныхын талаар бүү зарахыг бүх юмыг идэж болно гэж итгэдэг хүн байдаг. Харин сул нэг нь ногоо иддэг гэсэн. Тэгэхээр энд нэг нь мах иддэг, нөгөөх нь ногоо иддэг хоёр хүний тухай гарч. Хоёулаа итгэгч. Харин мах иддэг нь юу гэсэн бэ гэхээр чи ногоо идлээ чи итгэлгүй байна гэж нэгийгээ шүүсэн байна л да. Тэгээ ногоо иддэг хүн нь болохоор итгэлээр сул нэгэн гэж энд хэлсэн байна. Тийм ээ? Яагаад гэвэл тэр энэ юудэчүүд буюу бурхны тэр сонгогдсон ард түмэн яагаад энэ идэх зүйл дээр ингэж их ач холбогдол өгöd байгаа юм бэ гэдгийг түрүүн Левит номоос бид харсан. Бурхан өөрийн сонгосон ард түмэнд идэж уух юмны талаар тийм ээ тушаалыг өгсөн учраас маш эртний улбаатай тийм соёл идэж уух зүйлстэй холбоотой соёл тэдэнд байсан учраас хоол идэх асуудал дээр яг нь аврагдсан аврагдаагүй бурханд итгэдэггүй гэдэг зүйлийг хүртэл ярьж ирсэн байна гэсэн. Харин энэ дээр эзний хүн Паул тэдний энэ зөрчилдөөн маргалдааныг шийдэхийн тулд та нар итгэлээр сул нэгнээ хүлээж аваа гэж хэлсэн. Тэгээ өмнө цааш нь хэлэхдээ юу хэлсэн бэхээр та нар идсэн ч дээрдэхгүй, идээгүй ч дортохгүй штэ гэж хэлсэн. Тэ? Тэгэхээр энэ тэр учир нь би яаж байгаа юм бэ гэхээр учир нь бурхан түүнийг хүлээн авсан гэдгийг санагтун. Итгэлээр сул байгаа нэгнийг яг бурхан ч гэсэн хүлээж авсан гэдгийг санаад би хүлээж авахгүй байж болно л. Гэхдээ түүнийг бурхан хүлээж авсан учраас би түүнийг ч гэсэн бас хүлээж авах боломжтой байна гэдэг үйл сэтгэлээр. Чи ямар итгэл сул юм бэ? Чи ингэж тэгэж гэдэг шүүх. Нэг нэгээ чи ингэсэнгүү тэгсэнгүү чи Христ итгэгч байж яагаад ингэж байгаа гэдэг тийм нэг зарчим баримтлах талаар нэг нэгээ шүүх биш. Харин тэр хүний зүрх сэтгэл бурханд итгэдэг шүү дээ. Бурхан түүнийг хүлээж авсан гэдэг талаас нь бид нар харилцах хэрэгтэй болно гэсэн. Амен. За ингээд бодохоор нэгэн чухал зүйл гарч ирдэг. Юу ихээр гурвлын тухай гарч эхэлж байна. Ром номын 14-р яг энэ хэсэгтээ бурхны тухай гардаг, эцэг бурхны тухай. Мөн эзэн Есүс Христийн тухай гардаг. Дараа нь яг ариун сүнсний тухай гардаг. Ингээд гурван зүйл яригддаг. Тэгээ бүгдээрээ хамтдаа энэ бүгдийг эзний үг хэрхэн бидэнд зааж өгсөн бэ, хин юм бэ гэдгийг ялгаж өгсөн зүйлийг харъя л да. Гурвал бүгдээрээ дагаад хэлэхгүй гурвал бурхан, нэг бурхан тий, гурваллаар оршигч. Эцэг бурхан гэж хин юм бэ гэхээр бидний аав. Амен. Иохан номын 17-гийн 1-дэр Есүс Христ залбирахдаа ааваа гэж залбирсан. Есүс Христ бидний гин нүглийг яагаад уучлаад байгаа юм бэ гэхээр ах トゥ нар болохын тулд уучлсан. Амен. Ойлгож байна уу? Аав нь байна. Есүс Христ биднийг уучлсан, өөрийнхөө тэнгэрлэг болсон ах トゥ нар болохын тулд бидний гин нүглийг уучлсан байна. Амен. Та энийг маш сайн ойлгох хэрэгтэй. Аав тэнгэрт оршдог. Тэгээд Христээр дамжуулаад бид нэгэн ах トゥ нар, нэг бүлийн гишүүд, нэг гэр бүл болохын тулд Христ яах нь бидний гин нүглийг уучлсан. Дараа нь Есүс Христийн нэрээр гэж бид нар яагаад залбирдаг юм бэ? Яагаад бид нар хоол идэхдээ Есүсийн нэрээр талархаж хоол идэж цай уудаг юм бэ? Та ойлгодгүй. Есүс итгэдэг болохоор тэгдэг байлгүй гэж боддог. Яагаад гэвэл Иохан номын 14-ийн 6 дээр хайлтхдаа Есүс Христээр дамжиж эцэгт хүрнэ гэж хэлсэн байдаг учраас. Амен. Есүс Христ хэмээх тэр нэрээр дамжиж эцэгт хүрэх учраас Есүсийн нэрээр бид нар яах нь залбирлаа дуусгадаг. Яагаад гэвэл 1-р Коринт номдэр хэлэхдээ та нар эзэн ч уусан Бурхны алдрын төлөө учраас бид нар хоол идэхдээ цай уухдаа эзэн Есүс минь танд талархъя. Яагаад гэвэл танаар дамжиж эцэгт хүрэх учраас гэсэн тэр илэрхийлэл байдгаас болж бид нар хоол идэхээс өмнө залбирдаг байна. Амен. Ариун сүнс. Ром номын 14-ийн 17 дээр ариун сүнс дотор зөвхт байдал амар тайван хийгээд баяр баясгалан гэж хэлсэн байна. Танд ариун сүнс байгааг би яаж мэдэх юм? Та хажуудах итгэлийн ах トゥ нарт
ариун сүнс дотор нь оршиж байгаа гэдгийг та яаж мэдэх вэ? Мэдж болох уу? Энд хэлсэн Бурхны үг бол маш тодорхой хэлж гисэн. 1-р Коринт 8:13 дээр хин нэгэн эзэн бол Христ гэж хэлж байгаа хүн болгоны дотор сүнс байна гэж хэлсэн. Энэ сүнсээр л биш бол ингэж хэлэх боломжгүй гэж хэлсэн. Есүс Христ өөрийнхөө сүнсийг бидэнд яасан? Бидний зүрхэнд өгсөн. Бидний зүрхэнд түүний амлалтын сүнс, Христийн сүнс байгаа учраас, ариун сүнс байгаа учраас тэр сүнсээр дамжуулан бид нар яадаг бахна вэ? Эзэн бол Христ гэж хэлдэг бахна. Амин. Нөгөөнийг тайлбар нь юу гэхээр Галаат номын 4:8 дээр хэрэг хэн нэгний дотор ариун сүнс байхгүй бол тэр ааваа гэж дуудах чадахгүй гэж хэлсэн. Үүгээр дамжуулан түүний дотор ариун сүнс байхгүй бол ааваа гэж дуудаж чадахгүй гэж хэлсэн. Тэгээ бид нар яадаг вэ? Бурхан минь л гэдэг те. Аав минь яг тэгвэл бидний аав болсон баг. Ингэрт байгаа эцэг маань. Есүс Христ бол биднийг ахнаар болгосон. Түүний бидний өмнөөс хийсэн ажил. Тэгээд ах トゥ нар нэг гэр бүлийн гишүүд болсон учраас одоо бидэнд аав хэрэгтэй. Тэр нь яасан? Христ оршиж байгаа. Тэгээд та залбирахдаа аав минь ээ. Иохан номын 17:1 дээр хэлсэн шиг Есүс аав минь ээ, хүн таныг алдаршуулсан шиг гэж байгаа. Та намайг одоо алдаршуулаа. Амен. Гурвал бурхан. Гурвлаар оршигч бурхан. Нэг дүртэй, 3 дүрхтэй. Та залбирахдаа ааваа гэж дууддаггүй, залбирдаг бол танд аав, эцэг байхгүй гэсэн үг. Есүс Христ хэрвээ бидний амьдралд ирээгүй бол та харь үндэстэн хിവэрээ үлдэж та ямар найдваргүй ертөнцид бүх зүйлийг мөнхөд дуусгах тийм хүн байх вэ? Харин Есүс Христ Бурхны хүү, түүгээр туслагдсан эцэг бурхан ааваараа туслагдсан хүн төрлөختөн дээр ирсэн Есүс Христэс болж та найдвартай ертөнцид Бурхантай түүнтэй гэрээг хийж шинэ гэрээн дотор амьдрах болсон. Амен. Халелуя. Би таны нүүр цанаас үнэхээр тийм найдварыг авсан хүн болсон байгааг харахыг хүсэж байна. Амен. Танд инээмсэглэл байна. Хажууд хүндээ хэлдэ. Надад найдвар байгаа юм байна штэ гэд инээдэ. Энэ найдваргүй юм байна штэ гэж байгаа биш тийм ээ. Найдвар байна. Хинээс болж? Есүс Христос. Одоо та 3 зүйлийг ойлгосон. Яагаад бид нар хоол идэхдээ бид нар залбирдгийн, цай уухтаа залбирдгийн. Зарим хүмүүсийг хараад байгаа цайгаа бол зүгээр ууцж байгаа юм. Хоолоо идэх ирэхээр бас эн чинь бас яачих вүлээ, залбирахгүй бол болохгүй гэдэг. Цайн жижигхэн харагддаг юм уу яа дээ. Энд хэлэхдээ ууж идэх эсвэл юу ч хийсэн түүний алдрын төлөө хийгэрэй гэж хэлсэн биднэрт хандаж хэлсэн. Амен. Та эрүүл болохыг хүсэж байгаа бол Бурхны алдрын төлөө залбираарай. Та санхүү таны амьдралд байгаа ямар нэгэн асуудал биелэгдээс сайнаар гүйцэлдээсэ гэж хүсэж байгаа бол Бурхны алдрын төлөө гэж залбираарай. Миний төлөөс, миний хүүгийн төлөө, миний охины төлөө юм уу? Миний найзын төлөө тэгж өгөөч биш. Бурхны алдрын төлөө та түүнийг идгээж, түүнийг илаашруулж, түүнд энэ асуудлыг шийдэж өгч, та түүнийг авраач. Сүнсийг нь авраач. Амен. Эцэст нь Ром номын 14:17 дээр учир нь Бурхны хаанчлал бол идэх болон уух явдал биш. Харин ариун сүнс доторх зөв байдал, амар тайван хийгээд баяр баясгалан юм а гэсэн. Танд ариун сүнс дотор гэдгийг хэлж өгсөн. Хэрв хэн нэгэн ариун сүнс дотор байх юм бол тэр ааваа гэж саадгүй дууддаг нэгэн байх бол Тэнгэрлэг эцэг минь, аав минь, хүүгээ охиноо алдаршуулаач гэж залбирдаг нэгэн байх болно гэсэн. Гэ бүгдээр хамтдаа залбирая. Шүтэн гэж зүйл байхгүй. Харин хүмүүс өөрсдөө шүтэнийг бий болгоод тэдгээртээ өргөл өргөдөг байсан юм. Есүс Христ биднийг уучлсан, өөрийнхөө Тэнгэрлэг болсон ах トゥ нар болохын тулд биднийг өмнөдийг уучлсан. Амен. Ууж идэх эсвэл юу ч хийсэн түүний алдрын төлөө хийгэрэй гэж хэлсэн биднэрт хандаж хэлсэн. Амен.